Хартаарсан зүүчиг учрал буюу байшиндаа хорогдсон сүнс. Тэр орой Баторж нэлээ халамцуу гэртээ ирсэн байна. Ам нь хатаж цангаж байсан тул халуун савтай цайгаа хууш авахж уугаад унтахаар хэвтэв. Шүн дунд гинэт цочин сэрвэл таслахаанд бүдэг гэрэлтэй өөрийнх нь дээрээс ямар нэг амтан тонгоож байхыг тэр мэдрэв. Зочин харавал толгойдоо мужааны жижиг сүх зоолгож өтгөн хүрэн цус нүүрлүү нурсаж хатснаас тал нүүр нь бараан. Нөгөө тал нь яс шиг ухаа цагаан нүртэй. Хүлэгкэр цагаан хувцастай эмэгтэй цусан улаануудээр зэвүүтэй ширтэж байгааг хараад цахирцах холоогоор "Зайлчи, яв!" гэж хашаарад өөрийн мэдлэгээ гар сарвагнуулан цохиж авахыг оролдсон боловч гар нь хийх осон агаар самартахаас хэтэрсэнгүй. Нөгөө эмэгтэй сэтгэл ширхийн дуугаар төмөр хавирах мэт хөхрөн. "Харин чи өөрөө зайл. Хинэн зайлхаа удахгүй үзнэ" гэд урд ургасан хумстай гараа урагш сунгахад багалзуур хоолойд нь мөс шиг хүтэн гар хүрэх шиг болоход тэр ухаан алтан унтсан байна. Өглөө нар мандсны дараа л арай гэцэргэв. Урд шөнийн явдал нь зүүд байв уу? Хэд хоног тасралтгүй арх уусны улмаас архины цагаан солио тусвуу хэмээн гүн бодол дарагдан хэсэг хэвтжээ. Ийхүү хэвтэж хэсэг тайвширснаа босгоор шийдэв. Дороос нь чийг татхад хүнжлөөс өгч харавал орны цагаан даав нь шарлаж гуцсан нойтон байхыг мэдээд баларсан хог орондоо шийчгэж гэж мэдээд хэдий ганцаараа байсан ч гэлээ өөрөөсөө ичих шиг болов. Босож хаалга цонхныхоо төгжээг шалгаж үзвэл хаалга давхар цоочтой. Хоёр цонхон ч мөн төгжээтэй байсан тул уусан архинда солиорчээ гэж бодов. Эднийг шинэ байшинд нүүж ороод хурдуул толоохон хонож буй. Баторж эхнэр Янжин, хүү Баярдод, охин Баярмаа нарын хамт хэдэн жил айлын хөсний өрөө дамжин амьдарч явсаар өнөөртгөн өндөр юм галалдагч гэсэн өөрийн гэсэн оронтой болёо гэж хин хөнгөө мэрийж амтан ах дүү нараасаа тус дэм авч энэ байшинг санснаас хэм дүнээр худалдаж авсан бөгөөд эхнэр нь Баянгор аймагт байдаг аав ээж дээрээ очиж ганц 2 кг ноолоор олж ирэхээр хүүхдүүдээ аван хөдөө явсан байна. Авчирсан ноолоороо борлуулад гэр орондоо буйдан шүүгээс ав авах зорилготой эхнэрээ явснаас хойш Баторж сэвээгүй архитаж гэр орондоо найзуудаа авчирнаар гэж цэнгисээр хэдэн хоног босны эцэст өнгөрсөн шөнө ганцаараа хонсон нь. Дотор гэж зараа залгичихсан юм шиг байсан тул бушуухан очиж 100 татъя гэж шийдсэн Баторж ажил руугаа яаран явв. Үрзгэр царайсаар ажил дээрээ ирж хувцас солих хүрээнд ороод хувцсны шүүгийг онгойлгохол шүүгийн дотор нь урд шөнийн толгойтой сүх цоолгож тал нүүр нь нийл цус болсон цагаан хувцастай аимшигтай эмэгтэй зогсож байх нь тэр. Зандарч балмагцсан Баторж нүдэ арчин сайтар харвал урт 2 соёо бүхий амаа морилхан 10 гарын долоовор хурууга чичлэн зогсож байв. Анхны тааралцсан хинтээж хамаагүй хувааж ундаа гэж бодон замдаа дэлгүүрээс авчирсан архи салгасан гараараа халааснасаа гаргаж бөглөөг нь ширтгий тэл мушгин онгойлгоод хахад цацсан нэг амсаахаар залхилж өргөв. Баторж сүүлийн 2-3 жил архинд дондох болсон ч хаа очиж ганцаараа архи ууж үзээгүй нэг. Анх удаа цор ганцаараа архи ууж буйн энэ бөгөөд архиа талаас нонгортол залхиглаад хувцсныхаа шүүгээрээ зүрх алдан харвал ажлынх нь хувцс үлгөтэй байгаагаас өөр юу ч алга. Хөөхи, мань хүн бүр ингээд ганцаараа булганаад байдаг болсон юм уу? Би ч гэсэн яг өвхтөг дээрээ байна гэж париад удаа хүн хэлэхэд нь зочоод эргэж харвал түүний найз сүүлийн үед архины ганцах сайхан нийлэх болоод буй хамт ажилдаг отгоо зогсож байх нь тэр.
Найзаагаа харсан Баторж эрх хүүхэд шиг хошуугаа өмөлзүүлэн тунирхаж шилтэй архиа найздаа сарваагаад гимэн би нэг бол солиорсон бах. Нөгөө бол надад богч өтгөр шүглчихсэн юм шиг байна гэд өөр тохиолдсон явдлыг ойлгоно ярьлаа. Хаяа нэг архи балхан яриаг нь хайнга духан сонсож суусан отхоо төгсгөлд нь За согтуу минь чи сормуусаал хараа биз гэдэг шиг юм болоо байлгүй. Орой би танад очиж хань болж хоно л доо. Хүнээс мөнгө зээлчих юм бол уржигдрийн танад аваач чонсон цогцлмаа гэдэг тэр намхан бүдэг хүүхнийг аваад очие. Гэхдээ нь Баторж дуугүй л толгой тохив. Ингээд хоёр найз мөнгө зээлэх ирэлт гарч ээлжээ халагчаасаа дараа нь 10-10-аар нь буцааж өгөхөөр тохирж 20,000 төгрөг зээлдээд материалын тасалдлаас болж хийгч ажилгүй байсан тул дөнгөж өдий хоолны дараа цогцлмаа хэмээх намхан бүдүүн бүсгүйг дагуулan Баторжийн очицгаасааж. Ингээд тэд арх дарс, шар айраг, хяам зууш мөнгөндөө тохируулан авч очингуутаал хоол хийж эдээ ундаагаас сүгнэн ойройрхон хідэн хундаг тулгасны дараа дуун чангаран үг олшрон яриа зад гарч эхлэв. Тэр үед цогцлмаа би та хоёрт бүх талаараа бүрэн үйлчлэхэд бэлэн хэмээн тунхаглан зарснаас хойш тэд бүрч ирээ цэрээ алдаж эхлэв. Сүүлдээ эр хүний жаргал эдэлж байна хэмээн ташууран бодож үдшийн бүрэнхий өөрийн унган харанхуугаар жохом юу болохыг төсөөлөгч үгүй байлаа. Зархтын аг садарлан самуурах ажилдаа баггүй хөлчөж буруу зөв хоолоогоор дуудуулж сууснаа. Цогцлмаа гинэт муухай ойрлон цонх руу заав. Өсвийн заасан зүг харавал цонхны хөшгөн дээгүүр сэгсгэр үстэй толгой цухан харж байв. Бүгд балмагдан хөдөлжиж дуурч чадалгүй хэсэг суусны эцэст отход зориглон ам нээж. За муусан тэнмэл хулгайч нарл байгаа биз би гараад нам цохиод хөөгөө явуулчих гэд шалны мод шүрэн ухс хийснээ үүдэн цогтосов. Хаалга онгойлох тул Баторжийн яриад байсан нөгөө цагаан хувцастай толгойдоо сүх цоолгосон хүүхэн зогсож байхын тэр. Атгүй би хийм хараад байна уу? Яахарахгүй л нэг амар хүүхэн зогсож байсан да химээ өглөж байснаа хаалгаахан төгчөн буцан ирж суугаад одоо юу ч гэсэн өнгөрсөн. Авчирсан арх пива угаад гонцгой. Ямар асгалтай нэш. Өглөө учир нь олдох биз. Бид согтчоод солио гаж юм гарсан ч яж болно шүү дээ гэж тайвшруулахад нөгөө хоёр нь хаалга цонх руу хилэмхийн харснаа толгой дохин зөвшөөрч урдаа байсан хундахтай архийг бүгд авч хүндэрцгөөлөө. Цонхны хөшгөний дээгүүр харагдаж байсан сэгсгэр толгойч алга болсон учраас тэд ууг идэх ажилдаа гавшгааллаа. Шүн төлөөр тэд бараг мал болтлоо согтсон боловч согтуу хүн сохор ухаантай гэгчийн үлгэрээр хоёр эрэгтэй нь бүсгүйхийн бүх хувцсыг тайлан шалтлаад дундаа хийж унтсан байна. Орны хамгийн агуур хэвтсэн Баторжийн биеийг хүйт хүмүүс хайрах шиг болоход үгүй би ханан талаар хэвтээгүй юмсан юу хайрдаг билээ химээ сэрсэн сэрээгүй хоёрын хооронд зүрэмгэлэн харвал цогцлмаа тхүү хоёр тас тэврэлтэн дөнгөнтөл хорихрах бөгөөд өөрийнх нь өмнөр цагаан хувцастай сүүдий сэм хэвтэх нь нөгөө шулмас юм мөн аж. Төвний цог шиг хоёр улаанууд өмнөөс нь цоргин ширтэж уруулн хөдлөн. Чи намайг гаргалаа. Би чам дээр шүн бүхэн ирж байна гэж шивнэж байлаа. Баторж нойрон дундаа хинэгэнтэй л дотн харьцаанд ороод байснаа тамтам санав. Танчаад яасан сайхан хар тамхиа татаад ахаад хоёлаа хийлдэ химэн
нэг эмэгтэй хүн шамдан гуйж шал хийдэл үнсэж байсан нь санаанд орлоо. Хүнчлөө толгой дээгүүрээ битүүлэн нөмрөөд тэврэлтийн хөвдөх хоёр руу наалтан шахвал тэр хоёрын зүгээс халуун төөнөн нөгөө талаас нь мөсөөр хайрах мэт болно. Батарч хүнжлөөсөө ч цухаж чадалгүй бөмбөн чичирсээр өглөө болгон ажилдаа ч очсонгүй. Нөгөө хоёроор би муу гэж хэлүүлчихэд шууд л гандан тэгшлэг хийд явж өвг эцгийнхээ дотн танил өвгөн лам дээр очиж учир байдлаа хийсэн байна. Хэдий нас өндөр болсон ч гэлээ ухаан санаас харуулхан эрдэм номтой өвгөн лам хэлэхдээ. За хүү минь тэр байшинд чинь үхээрийн бузар шингэж харгаралтай бүсгүй хүнээс хүнс хорогдсон юм байна. Даруйхан аргалуулахгүй бол та нарын амь насанд зүвтэй. Би өнөө маргаашгүй хідэн шавнаартайгаа очиж ном уншиж өгье. Лав 3 хоног уншихаас нааш болохгүй байх гэж магнагийн тэнэлгсэн бөгөөд үнэхээр ч шавнаартайгаа ирж зодлоо үжин тавьж ном уншсны эцэст цагаан хувцастай им сэгсгэр үст ирийн сүгс өдөр бараа тураагүй алга болсон байна. Батарч хожим нь өвгөн ламтныг зориуд очиж тэр байшинд хэний сүнс хорогдож юуны учир үхээрийн бузар шингэснийг асуухад 1980-ад оны ихээр хотын төвд байсан хужаа нарыг баян хошуу руу нүүлгэсэндээ гэрийн эзэн хужаа дэкхэдлээ нүүж ирсэн байх. Ядуу айлын залуу охиныг их мөнгөөр худалдаж авсан бололтой. Тэгээд түүнийгээ хартаж сүхтэж халаад мөчлөн хээр аваачиж булаад дараа нь цагдаад баригдах болохдоо өөрийгөө боомлж хөнөөсөн л болов гэсэн байна. Дараа нь чи ихөө гэр бүлийнхээ хүнийг эзэг үед хөнгөн хумгаа явдал гаргаад байгаа юм биш биз гэж сануулгаад Батторж нүрээ мэдчилгэн толгой тохин суусан байна. Өвгөн ламын ярьсныг баруун айлынхаа хүмүүс баталсан бөгөөд энэ байшингийн эзэн Ли овогт буу пажуу гэдэг мөрөөдөө тоглоомд хам хөрөнгөө барж хоосорсон нутаг нэгтнээсээ охиныг нь чамгүй үнээр авсан юм. Охин нь энд 65 дугаар сургууль сурч байсан Монгол хүүтэй үерхдэг байсан юм билээ. Тэрийг мэдсэн Ли овогт охиныг сүгтэж алаад хээр аваачиж хайчихсан нь жил гаруун дараа илэрх болоод ирэхээрээ охиныг цогцыг аваачиж хайсан газартаа очиод модноос баймлаад өгчихсэн гэдэг. Үхэхээсээ сарын юм байшингаа хямдхан зарсан нь дамжсаар яваад танаад ирсэн энэ л дээ гэж ярихад Батторж өвгөн ламын чадал эрдмийг үнэнхөө биширч арх дарс авгаа хүүхэнтэй холбоотой асуудлаас аль болох хол явахыг хичээх болсон гин билээ. Яахны түүхийг уншиж хүрэглээ. Түүхүүд ер нь богинохон олон байгаад байгаа учраас өдөртөө нэг 2-ыг хүргэжэвэл зүгээр юм болов уу гэж бодлоо. За ингээд дараагийн түүх. Чөтгөртэй бууз. Энэ хорвоо ертөнц өнгөнгийн сонин хачин үнэн худал итгэмээргүй зүйлээр дүүрэн байдаг. Зарим нэг нь харсан, үдсэн, сонссон гэж ярьцгаадаг. Сонсогч танд нэгэн зүйлийн талаар олон жилийн дараа хүргэж байгаа нь. Энэхүү явдал 1980-ад оны дунд үед болсон гэдэг. Нэг удаа тээврийн 3 жолооч Баруун аймгийг чиглээд ачаа-ачин замд гархан тэр. Энэ 3 жолоочийн хоёр нь олон жил тээвэрт явсан Ахмад жолооч нар. Нөгөөх нь анхудаа алсын замд дөрөөж ийж байгаа шинэхэн залуухан жолооч байлаа. Гуруула зам гээчийг ивгсээр яваад орой хариг бүрээ болохоос өмнө зогсцоож цай авандаа ууцгаах зур хамгийн Ахмад жолооч нь. Гуруула одоо ийшээ нилээ давхаад 2 даваа давж хончхоод өглөө эртхэн хөдлөнө гэхэд нөгөө Ахмад жолооч нь мөн дэмжин харин залуу дуугүй байсаар цаашаа хөдөлцгөө. Өвлийн шөнө одод тэнгэрт гялалзсан нимкэн цагаан цаас эргүү талыг хотсон байлаа. Хэсэг давсны эцэст шин жолооч ядарсан бололтой
нэлээд найр нөхөрсөн байна. Тэгээд давхиж явахдаа сарны туяанд уулын ингэрт харлаж байгаа өвлжийг хараад тэнд хонхоор шидэж урд явсан ахыгаа сигналд зогсоогоод "Аха, би энэ өвлжөөнд хонлоо. Харахад нөмөр нөөлг нь их, машинд ч нэмэртэй юм шиг байна" гэж хэлэхэд нөгөө жолооч нь "Гүй чи юугаа яриад байгаа юм бэ? Энд чинь хүн хонох нь битгийхэл айл өвлждгүү. Айхтар ширүүн газар гисэн" гэхэд залуу "Оо, зүгээр аха. Би эндээ хончихъя. Би ямар тийм юмыг тоох ш. Та хоёр төрүүлээд явж хонох газраа хончих. Би өглөө ирж яваад очие" гэж хэлээд өвлжөөрөө дахиад явчихав. Өвлжөөнд очиход үнэхээр дулаахан байв. Залуу машинаа хэсэг халааж байгаад хөвөнтэй хужлахаар хужиж өөрөө кабинд ороод унтахаар хэвтэв. Хэсэг зөөрмөлж байтал гинэт эмэгтэй хүний уйлах шиг чимээ гарахад залуус ирээд тоосон шинжгүй буцаад унтав. Дахиад унтаад байж байтал ингэр цээжийг нь хуйтиум хайрах шиг болоход залуу зочин сэрээд гартал сарны гэрэл эмэгтэй хүнийх гимбэр нарийхан мойнисэн цагаангаар арын шилээр нь гарч ирэхэд айсан залуу өмхөмгийн босоод тэргээ асааж хаашаа явсныг ч мэдэхгүй нөгөө хоёр жолооч тэр ухаан мэдрэл өхөн давхиж ирсэн байна. Нөгөө хоёрыг хараад нүднээс нулимс гоожиж царай нь зэвхий дааж дуун гарахаа байсан байв. Хоёр ахмад жолооч "Гүй яаваа миний дүү, юу болов?" гэхэд дуурч чадахгүй байснаа босон зүйлийн талаар цухас дуртаад ухаан алдчихав. Сандарсан хоёр жолооч ойрхон айлыг зорж очиод нөгөө залууг аваад орсон байна. Яваад ороход 2 настай хөгшчүү сууж байв. Нөгөө хоёр болсон явдлын талаар дуртахад өвгөн эмгэн хоёр сандарч хоёр жолоочд хандаад "Гүй тэр тэгэн дээхэн үед манай нутгийн Батноров гэдэг айлын охин тэр өвлжөөнд юуны учраас тэр юм хинч мэдэхгүй хоолоогоо баймлаад өгчихсэн юм. Тэрнээс хойш тэнд айл өвлжхөө байж чөтгөр шуламтай гэж ярьдаг болсон" хэмээн хэлв. Харамсалтай залуу ухаан оролгүй дими ярьсаар 3 хоногийн дараа нас барсан байна. Залуугийн цээжин дээр хүний гарын 5 хурууны аяар ус ургасан байсныг хүмүүс гэрчлэг ярьдаг юм хэмээн ахмад жолооч дэмэд гойхуучилсан юм. Харин талигаач залуугийн хувьд омог бардам залуу наснда аархаж яваад ийхүү өнгөрсөн байна. Ахмад жолоочийн ярьсныг та бүхэнд ямар нэгэн гачир нэмэлгүй сонсноо чадан ядан бичиж явууллаа. 100 алтан цагтааж зударсан амьдралтай ир. Энэ бол урд өмнө гараагүй ноцтой хэрэг бөгөөд цагдаа хүн ямар их хүч хөдөлмөр зарцуулж байж гэмтэрхийг илрүүлдгийн тод жишээ юм. 1970-ад оны дундуур Улаанбаатар хотын мэргэжилтний хорь гэдэг гадаадын дипломат мэргэжилтэнд үйлчлдэг тусгай үйлчлэгээний ганц дэлгүүрт хулгайч орж 100 шахам алтан цаг алдагдсан байна. Цагдаа сэргийлэх байгууллага хэдийгээр дайчин шуурхай ажилласан боловч гэмт этгээдэн тогтоогдохгүй нэлээд хугацаа өнгөрч. Хэргийн газар уул мөр үлдээгээгүй нь ирээвгийн архаг гэмт хэрэгтэн үйлдсэн байх гэдэг таамаглал төдий байлаа. Цагдаа сэргийлэх байгууллагын гүйцэтгэх ерэн сурвалжлах албаныхан өдөр шөнөгүй ажиллаж хулгайчийн балархай мөрөөр орж эд мөрийн хөдөлшгүй баримттай болох гэж чармааж байв. Ийм маягийн цаг бусад дэлгүүрт олноор худалдагдсан гадаадад явсан хүмүүс бас авчирч 8 айлж байсан учраас хүний зүүж явсан тийм цаг болгоныг хэрэг бүртгэлд авах бэрхшээлтэй байв. Гэвч бараан зах дээр ийм цаг зарах хүн байгаагүй юм. Ийм олон тооны цагийг авсан хүн заавал зарах тул чухам хизээ, хаана, хинт гэдэг асуултанд хариулах хүнд хэцүү даваа тулгарч байлаа. Алтан цагнуудыг худалдан борлуулж болох газруудад хяналт тогтоож, зарим с ิจ гтэй хүмүүсийг хараанд авч тэдний хөдөлгөөнийг ажиглаж чадав. Мөн эрен сурвалжлах ажилд тусалцаа үзүүлж чадах, цагдаа сэргийлэх байгууллагад туслах, олон нийтийн бригадын боломжийн зарим гишүүд болон бусад туслагч нарт үүрэг даалгавар өгчтэй ажиллав. Алтан цагны талаар зарим мэдээллийг хүлээн авч шалгаж баримтжуулах,
ажиллагаа үргэлжилсээр байв. 8 сарын нарлаг сайхан нэгэн өдөр хотын зүүн урд хэсэгт буй моринд тойруулахад хурдан мордын уралдаан болж байхад цагдаагийн гүйцэтгэх 90 сурвалжлах албаныхан хяналтанд байсан Дэндүү тэнд очисон байна. Олон жил шорон гяндагаар явсан тэр зүгээр нэг очиагүй байх гэж үзэн хяналж тавьж байв. Тэр ямар нэгэн хүнийг тис чадах хүлээсэн байдалтай цагаа үе үе харж хотын төвөөс ирэх автобус машинаас бууж байгаа хүмүүсийг нэг бүрчлэн ажиглаж байгаа нь бүрж сэжигтэй болгосон байна. Удалгүй таксинаас нэгэн эмэгтэй бууж хин нэгнийг олны дотроос олж уцахаар хайж байгаа нь харагдав. Дэндүү түүнийг олж харуу та биений хараа тэмүүлж буй амраг хоёр шиг сэтгэл тогтлон уулзав. Тэр хоёр хайр тамаргууд биш ч гэлээ олны хөлөөс зайдуу ямар нэгэн зүйл өгч авалцах ёстой байж. Яг тэр агшинд гүйцэтгэх ажилтнууд гинэд очиход сандар твцэн хоёр тийшээ ухсхийн зогтов. Гэхдээ тавч алхалгүй баригдаж уруу царайлан хотын цагдан сэргийлэх газрын конторт хүргэгдэн ирж байцаагдав. Дэндивийн хэнэггүй царайлж гимгүү хүн болж үжиглэж байхад эмийн уучраа олохгүй бүлтэнэн авчихна. Тэдэнд урьдчилан төлөвлөсөн асуултуудыг дис дараатагаар тавихад бүр боломгджээ. Дэлгүүрт хулгай хайрыг гарсан тэр өдөр жухам хаана ямар ажилтай байсныг асуухад сэжигтэн Дэндивийн нүүр баг зэрэг улааж хоолоогоо засан суудал дээрээ хөдөлснөө хэнэггүй царайлж хотод байгаагүй Төв аймагт ихчиндээ очиж тэнд байсан гэж мэлцв. Аливаа хашир хулгайч нарын заншснаар өөрийгөө хэрэг гарах үед ойр хавьд байгаагүй гэж булцдаг муу аргаар хэвнэг хэлсэн байна. Ийм башир аргыг сайн мэдэх мөрдөн байцаагчид огтхон ч ажирсангүй. Харин дэрэгдэн бүр саатуулагдаж байсан гоогормог их чимэгтэй гинэт гизээ даран ярвааж болохоо байлаа гэж хэлв. Эмэгтэй хүний гарцаагүй хувийн шалтгаан байж болох тул төлөөлөгч хүсэлтийг нь дуртаяа зөвшөөрсөн байна. Харин түүнийг 90 сурвалжлахын эмэгтэй ажилтан дагуулan 0 өрөөнд оруулаад үүдэнд нь тандаж зогсов. Сэжигтэн гоогормоо жорлонгийн ус татахдаа ямар нэг металл зүйлийг усны хураагуурт шидэх чимээ гармагц хаалгыг нь шууд онгоолгон та усны хураагаарт хайсан цагаа өөрөө гараараа авчиг хэмээн шаардав. Тэр эмэгтэй аргагүй байдалд орж эхлээд эсрэгүүцэж үгүйсгэснээ аргагүй эрхэнд алтан цагийг уснаас гаргаж чичирсэн гараараа өгсөн байна. Ийхүү хулгайн хэргийн эд мөрийн баримт болох алтан цагийг шал нойтон гарт нь байрласаар орж ирэв. Дэндив түүний цагийг хармагц улам шалжив. Байцаалт явуулж байсан төлөөлөгч хуульд заасны дагуу протокол хөтөлж эд мөрийн баримт болох алтан цагийг хураа авчээ. Уг цагийг мэрэгчлэлтний дэлгүүрээс хулгайсан цагны нэг мөн болохыг Дэндив хүлээсэн ч бусад цагийг хүлээхгүй гэж гэдив. Тэрээр урд нь мотоциклийн хулгай хэрэгээр удаа дараагийн ял шийтгүүлж авсан эрүүг ноцтой хэрэгтэй учраас жаахан сэхээ авч саяын алтан цагийг бусдаас худалдаж авсан уг хүний танихгүй гэгцэгээр булзааруулж олон хоног гэдийжээ. Гэвч 100 алтан цаг хулгайсан эзэн Дэндив мөн гэдгийг мэдсэн ч бусад цаг хаана буйг тэр хэлэхгүй болохоор шуурхаа гүрэг өөр арга хэрэглэхээр болов. Улсын цагдан сэргийлэх ерөнхий газраас энэ хэргийн илрүүлэлтийг удирдан зохион байгуулах үүргийг хурандаа Даш Тэмбэрэл хариуцж байсан учраас энэ ноцтой хэргийн явцыг тэр даруй танилцуулав. Шуурхаа группийн ахлагч Чойсрон цаашид яаж ажиллах талаар санал бодлоо тодорхойлоход Даш Тэмбэрэл улгаалагдсан 100 шахам цагаас зөвхөн ганц нь олдлоо. Бусад цагуудыг хятад иргэдэд худалдсан буюу худалдуулахаар тараасан байж болох юм. Энэ чиглэлээр ажиллаа идэвхжүүлэх хэрэгтэй гэсэн үүргийг өгч. Алтан цаг худалдаж авсан хятад иргэдийн хаягийг нэг бүрчлэн тогтоож үзлэг нэгжлэг явуулж шалга. Тэгэхдээ шинжлэх ухаан техникийн хэлцээ шинжээж мөн хэргийг баримтжуулалтанд зураг авах аппарат хэрэгсэл бэлдэх металл эргчээ ашиглахыг үүрэг болгов. Мөн Дэндивийн гэр орон хашаанд нь үзлэг нэгжлэхийг нин даруй наривчлан хийх хэрэгтэй. Ийм ажил удаашралтай байгааг онцлон зааж хятад хэлний орчуулагчаар дэслэгч Баян Болгыг энэ группт нэмж оруулж ажиллуулах хэрэгтэй гэв. Дэндивийн ээжийн хашаа байшинд нэгжлэг хийхэд Даш Тэмбэрэл өөрөө очих болж
зуудаг нохоогоо сул тавьж сэргийлэгч нарыг оруулахгүй байж болох учраас урдчлан зарим арга хэмжээг авав. Шуурхай групп дижид сүрэн авгаан хашаанд очиход үнэхээр зуудаг нохоо нь хашаан дотроос сул хүний хүлийн чимээгээр хуцан дайрч улаан хүлтэй амтан ойрт гарахгүй байв. Гэрээс хүн цохоохгүй байгаа нь сэргийлэгч нар ирнэ гэж мэдсэн бололтой. 4-5 цагта бороохой мод бэлтгэн утсан тул хашааг нэг зэрэг дөрвөн талаас нь давж нохоотой тулалдаж гарав. Энэ үед Даштимбрэл бусад нөхдөй хамт хаалгаар нэвтэрч гэрлүү шууд орохоор яв. Гэвч галзуурсан юм шиг дайрах нохоо гэрийнхээ үүдэнд очин хориглон урж тасдах шахав. Нэг нь бууд чи хурандаа гэхэд Даштимбрэл хэрэггүй бүгд суугаадах гэв. Мөлхөх шахам явах хүмүүс рүү нохоо дайрч чадахгүй тойрч харайна. Арайхийн гэрт ортол дижид сүрэн гихч авгаа хэнийгч үгүй сууж байв. Дижид сүрэн авгаа гихч нин ховдог шунахай хүүхдийнхээ хулгай амаар баяжиж амьдэрдэг гэж нэрд гарсан нэгэн. Гэр орнонч чинээлэг байдалтай аж. Танайд нэгжлэг явуулна гэхэд дижид сүрэн авгаа тесэртлээ уурлаж зөвшөөрөхгүй нэг ч юмдаа хүний гар хүргэхгүй юу хэрэгтэйг хэлгэж цангинав. Танай хүү хулгай хэрэгт холбогдсон. Бид нуусан юмыг нь олж авах гэж явна гэв. Ууртаа яхир авгаа бүр их хилгэнэн хөөж дууж харааж зөхөв. Үзлэг шууд эхлэв. Хурандаа чойсрон угаасаа мэрэгжлийн шинжээж байсан бол металл эргэж аппаратаа бариад эмх цэгцтэй гэгч нь ажиллана. Хаан цагийг нуусан байж болох вэ гэдгийг гадарлаж эхлээд панераар хийсэн авдар, намын сангийн хаалга, давхар ёроол мөн хажуу талаар нь шидэт багжаа сурамгаар хэд хэдэн удаа гүйлгэн тэмтрээд л энд байна гэдгийг хэлв. Авгаан царай барааж ямаа омгонд дарагдсан ч уур хилэндээ байж чадна. Панерыг эвтэйхэн онгойлгохтол алтан цагнуудыг игнүүлэн өрсөн байлаа. Аяаны жижиг ширээн дээр игнүүлэн зайг өөрж үзлэгийн протокол бичиж тэмдэглэв. Гэрийн бусад газар наривчлан үзлэг хийхэд цаг нэмж олцсонгүй. Дараа нь хашаа байшингийн завсраар металл эргчээ ажилуулж дахин 10 гаруй цагийг олсон байна. Хашааны өөр газраас цаг олоогүй тул нохооны хонуур хэвтэрт нь үзлэг хийх хэцүү ажилд орцгов. Нохоог хэвтрээс зайлуулахын тулд туслах төлөөлөгч 2-3 залуучууд урт шургаагаар яварч нохоог хашааны булан руу шахаж эхлэв. Энэ үед дижид сүрэн авгаа тесэртлээ уурлаж нохоо алчглаа зайлцгаа гэж хашгирч бүм болгон руу гутлын гүүрээр далаан дайрч байв. Зуудаг нохоо ууртаа авгаа хоёртоо зэрэг үзэлцэн байж нохоог арайхийн зайлуулад хэвтрийг нь ухаж ирэл хийсэн боловч тэндээс юу ч гарсангүй. Үүгээр үзлэг нэгжлэг дууссан байна. Дараа нь дижид сүрэн авгааг байцааж алтан цагнуудын талаар тодорхой мэдүүлэг авч хүүд эндвийн хадгалуулсан цаг мөн гэдгийг батлуулж. Хулгаан гэмт хэргийн замаар олсон эд зүйлийг нуун дарагдуулж хадгалсан хэрэгт холбогдож байгааг ойлгуулан протокол гарын үсэг зурулах гэхэд ярдаг авгаа зурахгүй наа чи миний юм биш. Би мэдэхгүй. Юун цаг гараад ирсэн. Би юу н гайхаад байна. Тэр эзнийг нь авчирч харуулад зурхгүй яасан юм. Та нар бас хуйлаа мэддгүй амьтад байна гэж давшлав. Гэвч тэр аргагүй сүрдэж мөрөө сараалхан гарын үсгээ зуржээ. Хулгайч нар голдоо хулгайлж авсан эд хөрөнгийг хэн нэгнээр дамжуулах юм уу? Өөрөө хямдхан борлуулж өрн таран хийн алга болгодог тул дэлгүүрээс алдагдсан алтан цагийг хятадуудад худалдсан байж болно гэдэг таамаглал дэвшүүлсэн нь маш зөв босааж. Тэр үед хятадууд нутаг буцахтаа цаг, бүс даавг их хэмжээгээр авч явдаг байсан учраас ийм бөгнөлт хийхэд урсааж. Хаан Суудагийн гэдэг хятадд цагийг худалдаж байв гэдгийг гүйцэтгэх эрен сурвалжлах ажлаар тогтоосон чиглэлээр хэд хэдэн хятад иргэдийн гэр оронд үзлэг нэгжлэг хийжээ. Түүний нэг нь Хова огта хятадын байрт үзлэг хийхэд нэлээд сонирхолтой явдал болсон байна. Хова огтон барилгын байгууллагад ажилладаг байсан бөгөөд эхнэр хүүхдийгээ хамт хангалуун амьдарч байв. Цагдаа нар олоолаа ороод ирэхэд авгаа нөхөр хоёр нэг л сэжигтэй болж хурдан гэгч нь харц солилцохыг ажиглав. Шуурхай хэсгийн ахлагч Даштимбрэл өөрсдөө танилцуулаад
Тусгай дэлгүүрээс алдагдсан алтан цагнаас танаад нилээд хэдийг худалдсан тухай дэндэг өгчийн мэдүүлгийг үндэслэн уг цагнуудыг хурааж авахар ирлээ. Та нөхөр шударгаар бидэнд авсан цагнуудаа хураалгавал бид заавал танаа гэр орон авдар савнд үзлэг нэгжлэг хийхгүй. Шууд протокол бичээд хураан авах болно гэдгээ тайлбарлав. Авгаа нөхөр хоёрын царай жигтэйхэн барав. Хоогийн эхнэр сүхээ гарган тийм нэг ч цаг манад байхгүй гэж учирлан сайхан ааш гарган дайлд цайлах гэв. Тэгвэл бид хууль заасны дагуу нэгжлэг явуулна гэд шууд ажилд оров. Хоо уруу царайлан тамхиа байгуулж шал ширтэж их нар нь байж ядан хохилцсон. Тэр айлд байгаа цоочтой олон том авдрыг нэг бүрчлэн онгойлгуулж нэгжлэг хийхэд хоёр дахь авдраас хэдийдэн алтан цаг олдов. Цааш нь 3 ба 4 дахь авдрыг нэгжиж байтал хоо овогтын авгаа гинэд хөөс сахруулан ухаан алдаж питхи унав. Хоо овогт гашгиран босож харайж өгчглээ гэсэгсэж 5 хүүхэд нь уйлалдав. Байшилж байна уу гэтэл үнэхээр унсан байж. Үзлэгээ төр зогсоож даш тэмбэрэл өөрийн албаны машиныг түргэний эмч авчруулахаар нах яамны эмнэлэг рүү явуулав. Даш тэмбэрэл ухаангүй унсан авгаа бугууны суцыг барьж үзвэл цохилох нь бараг мэдэгдэхгүй шахан байлаа. Гадаадын гэргэн өгчгөж болох учраас им тариа байна уу? Ингэж ундаг уу гэхэд айц сандарсан охин үгүйгээд манад им тариа байхгүй гэв. Ухаан алдсан авгааг сэхийг санаатай нэн түрүүнд тусламж үзүүлэх ажиллагаа хийж байтал түргэний эмч ирж авгаан биеийг үзээд тариа хийх гэтэл ухаан алдсан авгаа босож хараа тариа хийлэхгүй гэж гэдив. Бааштай авгаан явуургүй арганд автаж төр зогсоосон үзлэгээ үргэлжлүүлэхдээ эмчийг байлгаж байгаад нэгжлэгээ явуулав. 4 дахь авдраас дэрний том утанд толгойлж хийсэн нэлээд олон 10,000 төгрөг олдов. Уучтай мөнгийг хураасан цагны дэргэд тавихад авгаа дахин байшлахыг завтахад түүнд энэ мөнгийг улсын орлого болгохгүй. Харин ямар учиртай мөнгө болохыг тодруулахын тулд төр хурааж авна. Та сандрах хэрэггүй гэж тайвшруулв. Сая өнөөх авгаа муурч унаж дамжгалсангүй хязгааргүй хорсоо харж байв. Дараагийн авдар чимдам зэргийг нэгжин 5-аас 6 цаг олсноор нэгжлийг дуусч протоколд гарын үсэг зурулан ажиллаад тусгасан байна. Мөн Ли авахта хятад эмэгтэйд нэлээ хэдэн цаг байж болох мэдээллийг үндэслэн нэгжлэг хийх үед иргэн Ли хятадаар ямар нэгэн зүйл орчуулагчид учирлаж хэлв. Учрыг лавлвал жорлонд бие засах хүсэл тавьж байна гэж дамжуулав. Зөвшөөрч орчуулагч дэслэгч Баянболгийн хамт гаргав. Орчуулагч жорлонгийн орчимд хүлээн нэлээд утсан учраас Ли авахтан төргөл гэж хардав. Гэтэл ямар нэгэн төмөр лаа зунах чимбээс сонсогдоход хаалгыг татаж онгойлгол хэрцсэн цаас хийдэг хуйраас үний жижиг лаазыг уцаар оосорлон доош нь унжуулж шалны завсараар төмөр уцаар оосорлон ууж байгаад баригдав. Уг лаазанд 2 жижиг 3 том цагийг хийгээд дээрээс нь цаасаар тагласан байв. Түүний хураан аваад биетэн нэгжлэг хийхээр шидэж эмэгтэй ажилтнаар үзүүлэхэд авгаа хөмдөө өмдний халаасанд хүрэхэд үзүүлэхгүй гэж ухарсан байна. Орчуулагч учрыг хэлж синхруулж ядаад аашалж загнаж байж халаасыг нэгчгэд түүнд онцгой мэдэгдэхгүй байсан боловч Ли овогт нэг л сэжигтэй 2 хөлөө зөрүүлж зогсоод байхыг ажиглав. Өмдний халаасанд нь гараа оруулж тэмдэрэхэд давхар хармаа оёод түүндээ 2 алтан цагийг цавиндаа хавчуулсныг илрүүлж бүгд 7 цагийг хураан авч протокол тэмдэглэн гарын үсэг зуруулад энэ цагийг хинээс авсныг тодруулахад дэндвийн царайзус хашааг нь яг зааж өгснөөр хятадуудаас цаг цуглуулж хурааж авах ажил 10 гаруй хоног үргэлжилж 100-аад цагийг цуглуулж авч чадсан байна. Худалдаа бэлтгэлийн яамны барааны мэргэжилтэн инженер хилцээний дараах цэрэн бүжид мэргэжилтний 20 дугаар дэлгүүрийн дараах уг бараг хариуцж байсан худалдагч нарыг даш тэмрэл урьж өөрийн албан тасалгааны зөвлөгөөний урширэн дээр алтан цагийг маркаар нь ялхан өрөөд үзүүлэхэд баярлаж багтсан хүмүүсийн төрдөрөх сэтгэлийн хөөрлийг дүрслэхийн аргагүй байлаа. Даш тэмрэл цагуудыг хүлээлгэн өгч акт бичиж гарын үсэг зуруулан зохих газарт нь шилжүүлж өгсөн байна. За өнөөдөр та бүхэндээ байгаль дэлхийтэйгээ зөв бусаар харьцуул яадаг вэ гэх хэдэн богинохон түүхийг уншиж хүргье гэж бодлоо.
Авгай мод аминд халтай, ээж хад өрөнд нэхэлтэй. Монголчууд байгаль дэлхийгээ шүтэн бишгэрч уул авоондоо цай сүүнийхээ дээжийг өргөдөг байлаа. Энэ нь шашны зан үйлтэй холбоотой мэт боловч байгаль дэлхий Тэнгэр хангаагаа хамгаалж ирсэн уламжлал юм. Аваа тахилахтаа уул, удган мод, ус гол гэж айлч нутагт хэлбэг байдаг бөгөөд энэ удаад бурхан халдуун, отхон тэнгэр, алтай таван богд, орхон, төшөө гүн зэрэг их хайрхад гол мөрнийг хэрхэн шүтэж дээдэлж ирснийг өгүүлэхийг зорьсонгүй. Бодтой тохиолдсон хэдэн баримтыг дурдъя. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын өмнө Сэлэнгэ мөрний гүүрний орчимд авгай мод хэмээн олонний шүтэн болсон мод бий бөгөөд одоо ч гэсэн хол оройс олон хүн очиж хүсэл бодлоо илэрхийлж гэр бүлийнхээ амнаас эрүүл мэндийг даатгаж өргөл өргөж хариу тусыг нь хүрцээр байгаа билээ. Хоёр модыг хүн хувцалсан маягаар хадгаар ороосон нь сүрлэг сайхан харагдана. Хэдэн жилийн өмнө алдарт тужийн нарсыг хядаж байх үед авгай мод мөн өртсөн байна. Ардын цэргийн дугаар ангийн ах мод эсгэгч өөрийн саналаар 7 цэрэг дагуулan ирж авгай модыг шатаасан байна. Энэ нь мохор сусаг бишрэлтэд тэмцэж намын эвлэлийн гишүүнийхээ үүргийг нэр төртөө биелүүлж буй тэр. Цэрэг офицерууд тэндээс ангируугаа буцаж явахдаа машинтайгаа онхолдож бүгд газар дээрээ нас орсон байна. Аслын газарт ирсэн цагт нь сэргийлэх автотехникийн хэргийг шалган байцаах газрын ажилтнууд уул бартаанд ямаа шиг асаж явдаг ГАЗ 66 машин үл ялэг налуу газар ийхүү ойцсныг ихэд гайхаж байж билээ. Бас Ахмад Иси эхнэр нь уг ослоос 7 хоногийн дараа гинэт ухаан алдан унаж сэхэл авалгүй өөд болсон байна. Харин шатаагдсан авгай модны мөчөр хойтон хавар нь ахин цэцгэлэн ургаж навч нахаа дэлгэрэн хүмүүсийн тавьсан хадаг яндар намирч байсан гэдэг. Архиа эргүүлж өгөөд амнаасаа аварчээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт ээж хад хэмээн Монгол даяар алдартай сугаа хүний дүртэй хад бий. 5-6 жилийн өмнө л гэхэд ээж хаданд дүргсэн цайг тойруулан үрсэн нь хоньны томоохон хашаа шиг харагддаг байсан бөгөөд одоо бол орон нутгийн засаг захиргаанаас анхааран тусгай хашаа барьж харуулах хамгаалал гаргаж ирснээр хүмүүсээс татвар авч орон нутгийн төсөвт оруулдаг болсон аж. 1980-ад оны үед нутгийн балдан гэгч гашуун нисэн юмнаас буцдаггүй нэгэн ир ээж хадан тавьсан шилтэй архинаас уу аваад уучдаг байсан юмсанч. Гэхдээ зүгээр ч авахгүй. Ээж минь ээ, өчүүхэн намайг өршөөж хайрлана уу. Муухай чинь өнөөдөр танаас ганц 2 шил арх зээлдэж хүртээ. Бололцоотой боломгцоо нэг их удаахгүй эргүүлж өгье. Химэн гуйж цагаан гэдээ хадаг сан байхан тавиад архинаас наваад уучдаг байж. Ээж хаданд 100-аас 200 шил арх тавигдсан байх тул хорогдох нь эс мэдэгдэнэ. Балданч 2-3 шил архиа уугаад л ойролцоох нь тасарч унана. Орой шөнөөр сэргэж мордоод л харна. Ийм байдлаар жил тойроход балдангийн бие өгөрхөх болж юм л идэж уул эргүүлж бүүлжүүд байх болж. Эмчэд үзүүлэхээр хордлого байж магадгүй гэд хідэн юм бичгээс цаашгүй. Арга ядахтаа дээр үед гандан сууж агаад хар болсон дондоо үгэн дээр очиход эрхээ татаж үзээд "Хөөе хүүмэн, чи бусдаас авсан үр зээлээ төлөөгүй хүн бололтой. Хинээс юу авснаа сайн бод" хэмээсэн байна. Өдөржин бодсон ч гэлээ бусдад өгөх үнчин ишигний үр зээлж санаанд нь орсонгүй. Өглөө нь балдан ээж хаднаас бүтэн жилийн турш арх зээлж гударснаа санааж хотын 8-ачинд сайн ир хонио барьж өгөөд авдар арх аваад ээж хадыг нар зүв тойруулан тавьсан байна. Гэвч бас л тиссэнгүй. Залбирч мөргөж байж нэг шил архийг эргүүлэн авч залиглаад морцсон байна. Үүнээс хойш би энэ ил аршиж хэвэндээ орж. Тэр үед ээж хаданд цай, хадаг сүү, эдээний дээжийг өргөхөөс гадна өөрийн ажил хөдөлмөрийн багаж зэвсэг хэрэгэлдэг зүйлээ тодорхой хугацаагаар тавиад авахад ажил үс бүждэг гэж ярих хүнч бий.
Эдийн засгийн ухааны дэд докторийн зэрэг хамгаалсан Төв аймгийн Чулуунбат ярихдаа тэр үед 25 төгрөгийн үнэтэй хятад сумтай үзгийг ах зах дээрээс 35 төгрөгөөр аваад ээж хаданд 14 хоног тавиад буцааж авч диссертацаа бичээд хэдхэн сарын дараа Москвад очиж цолоо амжилттай хамгаалсандаа гэж байсан юм. Үнэн худлыг нь бүү мэд. Наривчлан судал цуглуул бол иймэрхүү яриа нилээд сугларах болтой юм лээ. Уусан архиныхаа халуунд удган модыг ороолгоод хэрхэн хохиров. Улаанбаатар хотоос хойш өртөө гарууд хандгаат хэмээх үзэсгэлэн дам бий. Жодоо, нарс, бус, хуш мод ургасан энэ амны дундуур хандгаатын гол өмнөг зорин урсна. Бодвол хэдэн жилийн өмнө ч юм энд хандгаа буг сургалан бэлчдэг байснаас хүн ард хандгаат хэмээн нэрийдээ биз. Одоо бол буг хандгаа бүхэл бутны туулааж үзэгдэхгүй болсон нь соёл иргэншил хотчлтын үр дүн. Тэнд Монголдо ганц гэгдэх цаны бааз олон жилийн турш ажиллаж байсныг мэдэх хүмүүс нь мэдэх бах. Баячууд орд өргөөгөө барьснаас болоод цанаар гулгах газаргүй шахан болсныг дурсахын хамт 1970 оны өгвөл алдар нийгэмлэгт цаны спортын тамирчин байхдаа нүдээр харсан нэгэн тохиолдлын тухай өгүүлье. Хандгаатын амны эхэнд хэдэн зуун жилийн настай удган мод сүглийн байдаг бөгөөд хүмүүс өргөж хадаг, бус ууж шүждэг. Тус удган модны баруун өмнөр хэдэн айл, гол хөвөөлөн, хэдэн малаа адуулан эргэх дөрвөн цагийг илээсэр ирсний нэг нь дорж цэрэнгийн гэрч хижээлэр их. Бид бэлтгэл сургуулийнхаа зав чөлөөгөөр тэдгээр айлуудаар орж гарч танил болцгоосон юм. Улсын аврах шалгаруулах тэмцээн ойртож бид удган модны орчмын тойрогт хурдны бэлтгэл хийж байлаа. Гэтэл дорж цэрэнгуа нэлийн согтуу морин дээр 2 тийс савлан давхиж ирэв. Тэгснээ борноосоо усран бууж ганцаанаасаа чөдрөө тайлан авч байрсаар удган мод руу гуйлан алхахад яах гэж юм бол арай удган модонд чөдөр өргөх гэж баймааргүй юм да хэмээн бид гайхах харж байлаа. Тэгтэл чөдрөөрөө удган модыг учир зүггүй ороолгоо. Муу өгөр мод минь чи тийм хид шидтэй юм бол алга болсон хідэн морийг минь олоод өгөөч. Би хит хоног осгож үхтлээ ирлээ. Чи чаддгийн бол олоод өг хэмээн амьсгаадан орилоход нүд нь улаанаар эргэлдэн амнаас нь уурс авсна. Ийхүү 10-аад минут орилж удган модыг ороолгож байснаа. Муу ядар минь өнөөдрийн дотор мордийг минь олж өгөхгүй бол маргааш нүүрс болтол шатаана. Түй муу хөгшин үляас гэж бөөн шүлсээр нүлэмчхаад мортон давхиж бургасшулжин алга болов. Бидний дотор тэмцээний урд өдөр удган модон дээр ирж орой өдөш сэмхэн 5-10 төгрөг өргөж амжилттай даатаадаг нэг хүн бус байсан болохоор зарим нь айсан, зарим нь гайхсан харцаар өвгнийг харж байсан юм. Шүн дунд эд нойрондоо байх үед "Таминэ, сүйд боллоо. Баруун урдах бургасан доторх айлууд чатаж байна. Очиж туслая" гэж хэн нэг хүн хашгирах сонсогдов. Бид санд мэд ховцслон зарим нь цанаа хийж буйхэн гүйсээр очиход нэг гэр юу ч үгүй шатаж цог улааран үнс нуран буйран дээр нь бужигнаж байсан нь өвгөн дорж цэрэнгийг хааж. Гал гарах үеэр эхнэр 3 хүүхэд нь хот явсан байсанд бол азар аюулд хүртсэнгүй. Орох орон ойч хаяггүй болсон дорж цэрэн эхнэр хүүхэдтэй хил дуулахаар өглөө эртлэн хот руу мордоод маргааш нь эхнэр хүүхдийн хамт тархан шар хүнийг дагуулж ирсэн нь нэртэй том лам аж. Айлын илүү гэр барьж орсон диднийд болон удган модны өмнө ширээ засаж бурхан дахил эдээ будаа өрөн бүтэн өдөр ном уншсан лам буцахтаа өглөө бүхэн цайныхаа дээжийг өргөж цагаан сарын өмнө битүүний орой эдээ шүс өргөж бай гэж дорж цэрэнд хийснийг өвгөн ёсчлон биелүүлэх болсон төдийгүй удган модны дэрвдүр өнгөрөхдөө борноосоо бун морой хөтлөн явж байхыг би нэг бис удаа харсан юм. Нэг сонин нь би тэр өдөр согтуу байсан учраас гэртээ галт хүлээгүй. Тэгээд ч насаараа тамхи татаагүй тул
Гал гарах үндэсгүй хэл баймаар. Энэ хайрхан модонд их учир байна. Сүлжиг бишрэлгүй согтуу толгой би солиорч байж гэрээ хайлуулчихлаа. Зол болоход авгаа хүүхэд ийцгүй би морь харах гэж салгаж гартал гал дүрлцээд л явчихсан гэж дорцронгоо эрүүл саруулдаа бидэнд ярьж билээ. Хол их хязгаарт гялалзан харагдах шулмынууд. Дараагаан цэнхэр хүндий гэхээр угтаалынхан ондохгүй. Тэр хүндийгээс наашаа 6 дугаар тасаг тариа баригаад гээд 1962 оноос хойш хагалж ирсэн асар том тариан талбай бий. Хаврын цагт тэр талбайгаар дүүрэн асар том шорон шуурга босож одооныхоор улаан төрөн нийслэлийн зүг оддог байж үлээ. Анх хаврын тариалан гихч зүйл ихэснээс хойш энэ газар олон сайхан аавын хүүгүүд техник мэдэхгүй улмаас зүй бусаар осолдож амнасаа алдсан гэдэг. Жишээ татхад л айдас хүрэхээр зүйлч цөөнгүй. Нэг өвгөний хөөхөд өвс пресслэгч ирсэн трактортай гэртээ хурж ирээд усанд явсан байна. Гэрээс нь холгүй эргүүлдэг худаг байж л дээ. Усанд яваад бараг цаг болсон ч хүүхэд нь ирдэггүй гин. Өхөр тэргээр 20 метр яваад ирдэг газар хүүхэд нь ирэхгүй болохоор нь цагийн дараа гайхсан өвгөн дурангийн овоо хараанд тотхон харагдаж буй трактор руу шогшоод очиж л дээ. Очоод л хөөрхийн өвгөний зүрхэн зогсож хаагдах төгсөн гэдэг. Нөгөө хүүхэд нь том савтаа усаа тракторынхаа арын гинжин дээр тавих гэж байгаад ажиллаж байсан пресслэгчийн голонд хувцаараа орооцолтон татагдаж моторын их биер нь хамаг цогцоороо татагдан чихгэж амь тавьсан байж. Энэ эмгэнэлт явдал тун удалгүй анх очиж гарсан өвгөн эцгийнх нь аминд хүрч дам дамаа юм болсон түүхтэй. Хожим тэр худгийн дэргэд зөв зүгээр байж байхад л гів гинэтгэн үзэгдэж харагдахгүй трактор асаж хүн орилж бархиран "Авраач ээ, туслаач ээ" хэмээн дуудаж бусдыг айлгадаг болсон билээ. Тиймээс л айл амтаг хүртэл худаг руу ойртохой болж нэг хэсэгтэл усгүй газрын яршаан болж байсан тэр хайв эзүүрсэн юм. Энэ бол тариалангийн талбайд болж байсан ослуудын зөвхөн нэг жишээ. Унтаж байгаа тариа хурааж байсан компани Силкэнд орж өгсөн, хавар борнон дээр сууж аваад үүргэсний улмаас тармуулууга унаж өгсөн гэдэл зах цугаас дурдахад иймэрхүү. Хожим нь хаврын тариалт ихэлсэн хойно шөнөөр ажиллаж буй трактор компани бүхээг дээр гівгэнэтхэн үцгэн шалдаг хүн гараа суучдаг. Эсвэл бүхээгт нь цус нүжээ гойжуулан орж ирээд суучдаг гэх мэтийн янз бүрийн хий үддэл гарах болсон тэдгээр ослтой холбоотой. Бурхан шашны талаарх сүшиг бишрлийн элдв асуудлыг тас хордог байсан 1970-аад оны үед ийм чулаануудтэй нүцгэн аимшигын амтан харагдлаа. Тийм ч муухай новшийн зүйл цонхоор орж ирлээ. Өсөн намирсан улаан цувтаа нүцгэн хүүхэн будаа зөөдөг машины гэрэл дагаад алхаад л байна гэж ярьдаг байсан. Тэр бүхэнтэй холбоотой байх. Түүнээс гадна 2 дугаар тасаг болон 6 дугаар тасгийн хооронд үл мэдэгтэй гал гэрэл холоос нэг ойртож нийлж бүтэн гэрэл болсноо 3 хэсэг хуваагдан салж явдаг сонин зүйл шүн болгон шахуул харагддаг байлаа. Ялангуяа угтаалын төвийг тойроод машины гэрэл шиг тотхон тэгсэн атлаа өнчин ганц гэрэл нар зүв тойрон эргэж хондог байсныг 70, 80, 90-ад оныхон тэрч байтугай шин зууныхан ч харсан байх. Уг гэрэл номгон хэмээх хүн тавьдаг уулын ингээс эхэлж 7 тимэтийн аманд очоод ар бүлгийн хяраар дамжин ас хад сонин хангаа оргил руу хүртэл гараад иртвэрлээ. Уг нь андуурч харсан хүнд машины гэрэл байж болно л доо. Машины гэрэл ч юм уу тракторын гэрэл сумын төвийг тойрон аль нэг айлд очихоор явж байсныг бид андуурч харсан ч яж болно. Гэхдээ л тэнд битүү асах гад их завчим гангаар хүрээлэгдсэн ас хад сонинхингаа хяраар машин байтугай танк чавч чадахгүй гэдгийг нутгийнхан мэднэ. Тэгэхээр сэргэл шууд л уулын оргил, хяр, жалга, гуу, талнуг хүндий дамжин явж байгаа нь ямар ч байсан машины гэрэл биш гэсэн үг. Тухайн үед хүнийг харсан хүүхэд бүрийн том хүн бүрийн цээжинд
ямар нэг хэлж чадахгүй, тайлбарлаж чадахгүй зүйл орж ирээд хүмүүрл дууга хураан чив чимээгүй цааш уддаг байж үлээ. Харин 90-ад оны ихэнх үед нэгэн лам залуу уг гэрлийг хараад Дашторжийн нацаг доржийн шүлэгтэй холбон холих хязгаарт гялалзан харагдах шулмын нүд хэмээн шүлгэлсэн нь нутгийн хүмүүст шууд шулмын нүд гэсэн утгаар бууж үлээ. Магадгүй шулмын нүдж байсан юм билүү? Тэр нутагт усанд зүй бусаар амнасаа алдсан хүмүүсийн сүнс тийхүү гүйж авдаг юм билүү? Эсвэл нутаг усны лусын эзэн онго сахиусныхаа гэрлийг тийхүү тусгадагч байсан юм билүү хэмэтлээ. Ядарт толгойд Болдбаатар. Өргөс тойрны цаана 15 жил хоригдсон Ядарт толгойд Болдбаатарыг алгын шоронд хамгийн хэвдэрсэн хүн гэж үздэг. Хүнийг итгүүлэн бишрүүлэх нохоо залтай, ихтгэл нөхрөөж золиосолж мэдэх хорон санаатай, хараамаа хичээсэн өөдгөө зантай, ууж идэхийн дон шүглсэн шунхаа сэтгэлтэй, өрөвдөж хайрлахыг өчөөхөнч мэдтгий харгас араншинтай. Ер нь хүнд байх бүхий л муу муухай зүйлийг биедээ шингээсэн байна. Энэ утгаар нь түүнийг мууёр 666-гийн сүнс гэж нэрлэж болно. Ямар сайндаа л ядарт толгойд гэдэг хоч авах билээ дээ. Тэрээр халахын шоронд мэрэг төлөхөөр алдарсан, зайран дэмдэн, хуйлгаан дугарсад нарыг дуурайж, мэрэг төлөг хараалж ятах хийх гэсэн боловч булгаатай үйл ажиллагаа нэлэрч хөгөө хүлдэж ирчээ. Гэвч маш муухай арга зээл сураад 1997 онд шоронгоос суллагдсан байна. Ийм хүн наранд гараад юу хийх нь ойлгомжтой. Тэгээд аимшигтай муухай жигшүүрт хэрэг үлдэв. Шашин хийдийн газраас шар орхимж хонх дамар хулгаалаад өөрийгөө лам хэмээн өргөмжлөн бэргэн хуйлгааны дүр тоглон нэгэн хот айлыг сүрүүлэх шахсан билээ. Гэвч эцэст нь өөрийнхөө амь насыг алдаж үзэсгүй муухай хэргийн субъект болоо зогсохгүй. Баянтал сумын малчин Дашторжинд хизээж арилшгүй хар толболт байсан юм. Мухар сусагт хит автсан зарим нэг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс ядарт толгойд Болдбаатарын үйлцэн хэргийг толилуулъя. Өнөө цагт лам хувраг их болсон. Хуйлгаан дүрсгэж хурам эхэлдэг ч хүн бий. Өнөө худлыг нь ялгаж салахад бэрх. Тиймээс ядарт толгойтын энэ хэргийг сонсож элдв янзын хүмүүсээс сэрэмжилж авах нь зүйтэй. Малчин Дашторж 11 морой хулгаад алдснаар уг хэргийн их усвар тавигдсан байна. Түүний охинд болохоор хотод эмчлүүлж байхдаа Отгоо гэдэг хүүхэнтэй танилцаж 11 морь хулгаад алдснаа хуучилсан байна. Тэрээр дахин гарц хохирол гарахгүй байх талаар санаа зовж ар гэрийнхээ амьдралын хамаг нөхцийг задлж орхисон байна. Гэтэл Отгоо нь нэгэн мэрэгэн ламаар засал хийлгэх тухай овжин арга сэтэж "Үгүй, найз нь Болдбаатар гэдэг үнэхээр мэрэгэн ламыг мэднэ. Чи тэр ламыг хөдөө гэртээ аваачиж засал хийлгэж түүнд мэдэхгүй чадахгүй юм гэж байхгүй. Аюу бол танаа 11 морийг олоод өгч чадна да." Гихчлэн синхруулж мөнөөх ламыг гэрт нь аваач харуулжээ. Ядарт толгойд Болдбаатар хонх дамраа бэлдээж хөдөө тийш явхаар шийдэв. Хэдэн ширхэг майн мэгзэм халт мөлт чэйжлээд гів гинэт л мэрэгэн хувилгаан болчихсон тэр. Ингээд болохоор хөдөө гэрээхэндээ мэдэгдэж цаадуул нь мэрэгэн хувилгааныг хүлээж авахар бөөн хүл хөөрцөг болсон байна. Ийхүү шашны ямар ч мэдлэггүй, майн ч унших тэгэлгүй, харин ч бүр 15 жил шоронд соригдоод суллагдсан Болдбаатар тухайн аймаг руу гарсан байна. Цаашид түүнийг ядарт толгойд гэж нэрлэе. Тэрээр хэлэхдээ би нууц байдалд байдаг дээд зэргийн хувилгаан учраа миний тухай ямар ч хүнд мэдэгдэж болохгүй хэмээн айлцсан тул Дашторжийн том байнд чойрын наад талын 18 дугаар зөвлөгөөс түүнийг нууцаар авч гэртээ авчирсан байна. Ядарт толгойд очисон өдрөөсөө эхлэн янз бүрээр дөвчгнөж
шашин шүтлэх дэлгэхтэй даш доржийнхныг бишрүүлж тэднийг өөрийнхөө эрхэнд бүрэн оруулж амжсан байгаа юм. Дөнгөж очсон шөнөө гэрийн эзэн Бадамс өмнөд хандаж "Үгүй одоохон гар. Гэрийн чин баруун хаяанд моогоо ирж гисэн байна. Танаад айхтар муу ёрын сүн шүглсэн байна та. Алив гараад үзье" гэд гэрт байгаа хүмүүсийг бүгдийг нь дагуулад гарсан байна. Гэтэл Бадамс сүрэнгийн нүдэнд үнэхээр ч муухай харагдсан байна. Бүр хилэн цоролцоод байсан гэж бодчих. Гэтэл тэр нь тухайн үед зах дээр зарагддаг байсан хүүхдийн тоглоом муугаа байсныг хэн ч анзаарсангүй. Сартаа шүн байсан тул тийм ч нарийн харах боломж олдоогүй юм байна. Ядар толгойд бусдаас төрүүлж очиод могоог дааванд боогоод гаднаас нь сураар баглаад Бадамс сүрэнд гардуулахад тэд нэлээн айж хэрвээсэн байна. Гэтэл тэр "За, наад могоогоо дэрэн дагуураа хийгээд унт. Танаад сүн шүглсэн байна. Хэрвээ энэ могооноос айх юм бол танаах цаашид өөдлөхгүй. Хамаг мал чинь лусын ивэлд очно" хэмээн дөвчгөнж өгч. Бадамс сүрэнж түүний хэлсэн ёсоор дэрэн дагуураа хийгээд унтаад өгч. Тэгээд могоо урин дууддаг айхтар хүн байна даа гэд улам ихээр биширсэн байна. Гэтэл өглөө босоод дэрэн дагуураа үзтэл өнөөх могоо нь алга болчихсон байж. Бодвол ядар толгойд нэг газар хийгээвэз. Тэрээр учир зүггүй цамнаж "Хээ! Могоо алдсан учир танаах одоо өөдлөхгүй. Голомтоороо сүрэх тавилантай айл байна л да. Хогч нэ хогч" гэх зэрэгээр хараан зүгчээ. Ингээд Бадамс сүрэнг нилийн загнаж байснаа. "Танаад нүрэлсэн барцтыг би л зайлуулж чадна. Та нар миний үгнээс гажих хэрэг байхгүй шүү. Хувилгай хүн хүсснээрээ байх ёстой. Эхлээд та нар миний хүсч байгаа бүх зүйлийг биелүүл" гэж хэлээд баахан юм шаардсан байна. Энэхүү тэр гэрийн хойморт олбог дэвсүүлж, архиууж, хоол ундаар дайлуулан нэлээн тансгалсан байна. Тэр бүх хил өргөст химих хяа мэднэ гэж дөвчгөнөж өгч. Хөдөө газар ийм юм байхгүй учраас тэр айлынхан нэлээд сандралтад авч. Тэгээд нэг хүүхэд хот руу явуулаад мэрхэн хувилгаанд өргөст химих хяам авчруулсан байгаа юм. Маргааш шөнө том бандыг нь гэрээс нь дагуулж гараад "За, чи морь үйдэг хүүхэд учраа би чамд Тэнгэрийн 3 загалыг дуудаж өгье. Тэнгэрүүд сайн харж бай. Тэндээс нэг юм бууж ирнэ. Чи шүүрч аваад энэ дааванд боогоорой" гэсэн байна. Гэтэл шүний харанхуй тэнгэрээс нэг юм буугаад ирэх шиг болсонд нөгөө банд буугаад авч. Тэр үед "За, наатахаа авдрандаа хийж чадгал" хэмээн ядар толгойд айлтав. Өглөө босоод үзтэл мөн л алга болчихсон байж. Үүнд нь ядар толгойд учиргүй ихээр уурлаж "Чи ёстой нэг заяа норхсон хүүхэд байна. 2 жилийн дараа чи шоронгийн 5 болно. Миний мэргэнд яг тэгж бууж байна. Үгэнд орохгүй бол наатахыг чин аргалж өгөхгүй шүү" хэмээн загнаж бөөн дөвчгөнж. Дараа шөнө нь хурмастаас цагаан хураггүй хэмээн лаа онтроо. Төдөлгүй тооноор нь цагаан хураг ороод ирэх шиг болсон байна. Тэгээд хэсэг байднснаа буцаад алга болчихж. Гэтэл ядар толгойд хурганы арьс уцаар уяад тооноор унжуулсан хэрэг байж л дээ. Түүнийг нь хэн ч мэдсэнгүй. Хожим нь харин уцаар уйсан болох нь мөрдөн байцаалт явцад тогтоогдчихэ. Хурмастаас цагаан хураг болгодог айхавтар хувилгаан байна гэж бүгд биширцгээв. Мөн наадамд ууж байсан морьтыг нь хурдлуулна хэмээн өөрийнхөө өмсч байсан цамцыг газар дивсэн бүх морьтыг нь цамцан дээгүүрээ алхуулсан байна. Гэтэл 2 хоногийн дараа зарим морьтынх нь хөл доголсон байна. Энэ нь бас л ядар толгойтой хийсэн ажил бөгөөд хожим мөрдөн байцаалтын явцад урдан хүрэн борныхын туйраанаас төмөр гарч ирсэн байна. Мөн хонин сүрэгтэн даллага авч 2-3 хоньны толгойд хадаг уйтал хэд хоногийн дараа толгой нь хамуурч түүний 18 сэтэртэй хонь эргөө өвчин тусчгаж.
Ядар толгойд ямар нэгэн бодис авч явсан бололтой. Манер нэг шүн лаа унтрааж харанхуйд тэмччин охин долоорынх нь 3 настай охиныг час хийтэл чарлуулжээ. Энэ үед гэрийн эзэгтэй бадамсуран гинэд дургуун хурч. "Хээ, ламгой, та юм хийх болохоор дандаа гэрэл унтрааж авах юм. Та юу н харанхуйд юу хийгээд байдаг юм?" гэсэнд "Энэ охин чинь бузарцсан охин байна. Хараач" гэд чихнээс нь өгсөн жом гаргаад ирж. Ногоо цагаад илгэрсэн 100 цагийн хөдөөний айлд жом байна гэхэд даанч итгэмээргүй юм. Бодвол ядар толгойд хотоос жом авчирсан бололтой. Энэ мэдчлэн янз бүрийн арга зал хэрэглэн гэрийнхнийг бүрэн иргэшээлд оруулж авч. Мань хуулгын хотод байхдаа отгоо гэгч хүүхнээс авсан мэдээллийнхээ дагуу гэрийнхний төрсөн жил, сар, мэнгэ төөргийг нэг бүрчлэн хэлж тэднийг улам бишрүүлсэн байна. Ёстол нөгөө өнгөрсний хөөж онох гүн ухаан, ирээдүйг тааж мэдэх отож ухаан, битүүг тааж мэдэх мэрэгэн ухаан гэх чинь л болж. Дээхэн үед дашторж гуан нэг хүүхдний идсэн бөгөөд тэр нь амьд байсан бол 37 настай байх байж. Гэтэл мань хувилгын отгоогоос авсан мэдээллийн дагуу өөд болсон хүүгийнхэн тухай ярьж тэдний гайхшралд оруулсан байгаа юм. "Үгүй, та юу н яасан актер мэдэж байх юм? Юу н далтыг хардаг юм биш үү?" гэхэд ядар толгойд ихэмсэг байдлаар гарынхаа алгыг ширтэж. 1960-аад онд Өмнө Говь аймагт нэг гоц аав ястанд өрсөн юм. Тэр бүсгүй хотод сурч байхдаа хөдөө байдаг аав ээжигээ гарынхаа алганд хардаг байсан гэлцдэг. "Надад яг ийм аав яс бий. Өнгөрсөн ба ирээдүй миний алганд үе үе харагддаг юм. Ялангуяа шөнийн харанхуйд илүү тод харагддаг. Та намайг гэрэл унтраалаа гэж загнаад байдаг. Ийм л учиртай юм да" гэж синхруулсан байна. Тэгснээ Гивкиний дөвчгөнсөн байна. "Би танай 37 настай хүүхдийн чинь сүнс байна. Өөрийнхөө гэрт эргэж төрснийг та нар мэдэж байна уу? Одоо та нар надад мал хөрөнгө тастаж өг, гэр орон бэлд" гэж дуушаасан байна. Үүнд нь ч цаадуул нь бүрэн итгэж мал хөрөнгө зүсэлж өгөө зогсохгүй жижиг хэрэг өгдөг ч юм билүү гэж ярилцж байсан байна. Боловсрал муутай сүсгтэн хөдөөний зарим айлыг иймэрхүү маягаар мунхруулж синхруулах идчиттэн одоош бидний дунд байсаар байгаа. Ламын дүр эсгсэн элдв янзын зурхааж төлөгчдөөс сэрэмжилж байх нь зүйтэй. 1990-ад оны үед нэг актер барайч гэдэг мундаг хувилгаан гарч ирээд хамаг болохоо илэрсэн. Монголчууд ер нь л гиний итгэмтгий хүмүүс. Ардчлал ихэснээс хойш өчнөө хүн заллах хийлээ. Энэ бүхнээс сэрэмжилж санаа авах цаг болсон баймаар. Ингээд ядар толгой сүулдэ улам даварч. "Танаахыг би гэр бүлээр чи сүрүүлж чадна шүү. Нэг ч хүн үлдээхгүй голомтыг чинь хүйс тэмтэрнэ. Бурхан тэнгэр намайг илгээсэн юм. Сүнс сүлт гэж байдаг бол би тэр чинь байна. Миний хэлсэн болгоныг гүйцэтгэхгүй бол та нар муугаа үзнэ." Гэгчлэн дарамт шахалт үзүүлж сүүлийн хэдэн шөнө нойргүй хонолж. Өдрийн цагаар малд нь явуулахгүй хороод байсан байна. Энэ нь ямар учиртай вэ гэвэл ядар толгойтын хамсаатнууд хотоос машинтай ирж малын бэлчээрээс хонийг нь ачих төлөвлөгөөтэй байсан бололтой. Бүтэн 2 хоног дашторж гуйг малд нь явуулахгүй харж цагдан янз бүрийн юм шаардаж байсан бөгөөд энэ хооронд 100 гаруй хон нь хулгаад алдагдсан байна. Ядар толгойтын эгцгийг нь тааруулаад жижиг банданд хониндоо явтал түүнийг малын бэлчээрт шарангийн жаргаас илтэн хөөж. Алга босон 100 гаруй хоньных нь сэгж байсангүй. Энэ мэд зүйлсээс болж дашторж Бадамсүрэн нарын сэтгэл нь хурж эхлэв. Ер нь энэ хүн манад гай зовлон учруулж мэдэх хүн байна. Хувилгаан биш амьсан чөтгөр байна. Даруйхан хөөж явуулъя. Эсвэл цагтаа дуудъя гэж сэрэмжлэв.
даанч хожуу ухаарч дээ. Гэтэл нэг орой гэрийн эзэгтэй Бадамсүрэнгийн сэтгэл мэдрэлийн өвчин гинэт хөдөлж хүүхдийнхээ толгойг жадам судраар адслаад манайд чөтгөр нүрэлсэн байна. Энэ чөтгөрийг өрсөж устгахгүй бол бидэнд аюул учрна хэмээн сэтгэхүйн садалд орж солиорчээ. Ингээд ёдор толгойтыг байдаг хүчээрээ дарж унан урт байлуусаар дүрж хөнөөсөн байна. Дараа нь гэрээсээ чирч гарган урт довцог дээр аваачаад чөдөрлжээ. Нөхөр хүүхэд нь айж балмагдан сумын цагдаад мэдгэтгэхээр явсан байна. Ёдор толгойтыг анх гэртээ авчирсан Долгор гэдэг охиноо Бадамсүрэн худах байран илдэх хөв. Тэгээд чи л энэ муу чөтгөрийг нааш нь авчирч гэрийг минь бузарлаа хэмээн улаан галзуу хөөсөөр түүнийг бас хутгалж хөнөөсөн байгаа юм. Тэрхэн агшинд Бадамсүрэн маш хүчтэй цочролд орсон бөгөөд эмнэлгийн хэллэхээр бол сэтгэлийн шалтгаанд солиорлын байдалд орсон байна. Тэгээд ухамсарт ухааны алдагдалд орж энэ ламыг алхахад би хуулийн өмнө хариуцлага хүлээж ялтан болно гэсэн ухагтхүүнийг тооцох чадваргүй олж. Хэрв эрүүл ухаантай байсан бол Бадамсүрэн юу боллоо гэж хайртай охиноо алах билээ дээ. Дарсторж гоёнх 14 хүүхэдтэй өнөр утгийн айл байсан бөгөөд хүнтэй, эвсэг найртай, сайхан зантай, ёстоолны хөдөөний гүндүүгөө малчны хаж. Шашин шүтлэг, мухар сүсэг гэх чинь хүний амьдралд ийм л актер нөлөөлдөг байна. Ёдор толгойтыг бүрлгэсний дараа Бадамсүрэн цагтаа нар баривчлан хорсон байна. 10 гаруй хоног хорохдоо өчөөхөнч хайрлах нэнчин сэтгэлгүй маш цэвдэг хандсны улмаас түүнийг өрөөсөн гаргүй болгож. Анх хоригдож байхдаа гараа хаалганд хавчуулснаас тэрэн сэтэрж мөрөө хүртэл хавдаж хавдар нь бүр 10 бетоны дайтай бүдүүрч үнэр танаар орчход байхад нь огтхонч тоож үзээгүй байна. Тэгээд Бадамсүрэн мөрөөрөө тариулж үрд дахир дутуу болжээ. Бадамсүрэн маш их шүтлэгтэй удам дамжсан лам хүний хүүхэд байсан бөгөөд ёдор толгойтын мунхруулганд маш түргэн автаж хийсэн болгонд нь үнэмшээд түүнийг өрөөсөө авралт бурхнаа л гэж үздсэн байгаа юм. Гэтэл нөгөө авралт бурхны ажиллагаа нь дандаа хорлон суудах буруу үйлдэл болж хувирсан. Энэ үед Бадамсүрэнгийн сэтгэл зүйд авралт бурхан биш бууг чөтгөр байна гэсэн ойлголт төрсөн. Энэхүү эмгэнэлтэй бөгөөд яривхтай хэргийг үнэн зөвөөр нь шийдэхийн тулд хид хідэн шинжээч юмж өөрсдийн дүгнэлтэд гаргасан байна. Эцэст нь шүү сэтгэл зэмбэг судлалын хувь үйлдэлсэн хэргийг хариуцах чадваргүй гэж аль биесны онож тогтоожээ. Халахын шоронд 15 жил хоригдсон ёдор толгойд болдоотор шоронгоос дөнгөж суллагдаад ийхүү бузар хэргийн субъект болж тамийн орон руу илгээгдэжээ. Одоогоос яг 10 жилийн өмнө намрын энэл уйтай өдрүүдэд Хөвсгөл аймагт хийсэн сурвалжлага та бүхэндээ хүргэж байна. Энэ сурвалжлагад дурддагдсан үйл явдлын талаар өөр сонсч мэдсэн зүйл байвал хуваалцна гэдэгт найдаж байна хэмээн бичсэн байлээ. Уйтай намрын эмгэнэл буюу амьдын хагцал. 1-р бүлэг. Хонио эргүүлээд ирэх замдаа дүүгээ араас ирээд хөөрч гэж магадгүй гэд нэрээр нь үргэлж дуудаж авсан гин. Тэр хооронд өртөө 20 минут л басааж ирээд хартал дүүн байсангүй. Намрын сар гарсаар сэтгэл дэнсэлсэн уйтгарт мэдээ тасарсангүй. Элдв янзын өвчин гарлаа гэд дээр дооргүй бужигнаж байхад Хөвсгөл нууранд усын хөрлийн гишүүн гундалаа сураггүй алга боллоо гэд ирэл хайгуул болцгоосон. Хэд хоногийн дараа эрхэн гишүүний гисэн минь долоод амьсгаа дарж амжаагүй байтал бас л Хөвсгөл аймгийн Ринчин Лүмб сумын төв рүү явж байсан 11-ээс 19 насны 3 хүүхэд алга болсон тухай мэдээ цэцэгдсэн. Сум орноороо ирж хайгаад олоогүй тул улсын онцгой байдлын газраас нисдэгт хэрэгтэй аврах баг ирж ирэл хагуул хийсэн боловч харамсалтай тэднийг эссэн минь олж чадаагүй. Монгол улсын төр засаг иргэдийнхээ амнаас эрүүл мэндийн төлөө ингэж л алагчлалгүй хандах ёстой гэж улсын хурлын гишүүн Гундалаа дараа нь хэлж байсан. Гэтэл өмнө л удалгүй Хөвсгөл аймгийн бүрэн тогтох сумын Бүрэн хаан багт
Нико 7 сартай хүүхэд алга боллоо гэж сонсогдлоо. Тэр хүүхдийг 10 настай охин харж байжээж гэж дуулцсан. Яасаа хайхрамжгүй эцэг ихвэ тийм нялх хамтанд хүүхдээ орхичоод явдаг хэмээн халгасан хүмүүс захаас аваад олон байсан. Араараасаа цуурсан энэ олон тохиолдлыг эцэг эхтийн холбонд тайлбарлаж тэдэнд л хариуцлага хүлээх тухай хүртэл яриад авсан. Хүмүүс хэрхэн үзэж яаж тайлбарлах нь гол биш, үйл явдал яаж өрнөсөн, учир шалтгаан нь юунаас болсон нь хамгийн чухал учраас албан томилолд өөрчлөн Хөвсгөл аймгийн Бүрэн тогтох сумыг зорлоо. Замд гарлаа. Улаанбаатар хотоос 2005 оны 9-р сарын 15-ны орой Air Mongolia компани онгоцоор Мөрөн хотын зүг хөөрөв. Тэнгэрт бүртгэгч үүлгүй, доогуур, уул, ус, айлын гэрүүд үргэлжлэн өнгөрнө. Төдийл удалгүй Булган аймгийн нутгийн дээгүүр өнгөрөхөд бөөн үйлс үзэгдэж цаашлах тусам өтгөн цагаан үйлс зулсан хөвөн шиг завсаргүй үргэлжлэлээ. Онгоцны бүхээгдэх чангарагчаар Улаанбаатар мөрөнгийн чиглэлийн манай онгоц 30 минутын дараа Мөрөн хотод газардна. Мөрөн хотод бороотой агаарын температур 3 градусын дулаан байна хэмээн зарлалаа. Онгоц залгуур доошилж байгаа бололтой битүү үүлэн дундуур ороод л явчихлаа. Жижигхэн гэгэвчээр онгоцны далавчнаас өөр зүйл огт харагдахгүй. Сэнсний дүнгсэн дуул тасралтгүй нийжгэнэ. Онгоц доошилж байдаг. Өтгөн үүлнээс сугараагүй байдаг. Өнөөх уул толгодоо тойроод явхаа мэдтгэл байгаа даа гэсэн шүү бодол өөр ирэхгүй төрнө. Гэтэл юугүй Мөрөн хотын бараа харагдмагц онгоц маань харцах шуур шиг л огцом доошин бод төд удалгүй нислэгийн зурус дээгүүр гүйж эхэллээ. Аргагүй л сайн онгоц юм даа гэсэн бодол төрлөө. Урд нь жаахан л бороо орвол агаар муу байна нислэгийн цаг хойшлоо гэд хүлээлгээд байдгсан. Одоо ч сайхан болж тээ. Мөрөн хотод буухад хүүтэн бороо шивэрч цаанаа л нэг чихүүцэн байлаа. Миний чихүүцэгч яамаа. Өнөө мөх хүүхэд юу болж байдаг юм бол доо. Дан дээлтэй гарсан юмсан гэж дуунд хүртэл гардаг да. Дан дээлч үгүй даавн цамцтай байсан гэж сонсогдсон юмсан. Уйтай намрын сэрэн өдөр өнөө мөө ээж нь зовд суугаа байх таа гэж бодохоор сэтгэл өнгөрнө. Нэгэнт орой бүрэнхий болж цаг агаарч тодорхойгүй тул Бүрэн тогтох сум руу маргааш өглөөрт гарахаар шийдлээ. Өглөө босвол эргэн тойрны уус цасан хүнжилт учигдчих. Хойд талын дулаан уулын орой хүртэл цасан малгай тухтуулсан байна. Зам гудас хайсан засны ус уйлзэн өрснө. Машины дуугүй үе шараваж хоёр тэршээ авч итгэн түүхтэй. Хаяа тэргэнд хойлохноо яваа гэж хэлэхүү жин хөнгөдөж байгаа бололтой. Аймгийн төвөөс баруун тийш гараад 50 орчим километр зам тулаад Бүрэн тогтох сумын төвд очлоо. Сумын засаг даргын тамгын газрын дарга Гамболчтой уулзаж зорьсон хэрэгээ хэллээ. Тэрбээр урд нь сумын сургуульд багшилж байсан нутаг орныхоо хүмүүсийг андахгүй сайн мэддэг хүн аж. Гал дээрх анхны зэ. Хөвсгөл аймгийн Бүрэн тогтох сумын малчин Эрдэнэ чулууных Нико 6 охинтой өнөр өтгөн айл. Уг нь мал хуй сайтай амьдрал ахуйн тэгшэрсэн сайхан айл байж. Тэр жилийн буюу 2001 оны зууднаар хамаг малаа барж амьдрал нь ээлж доройтож ирсэн тул арга буюу Төв аймгийн Заамар сумын дах дүүгээ бараадаж алт ухаж амьдралаа зогоох хэрэг гарсан байна. Олсон хэд 3 төгрөгөөрөө мал ахуй худалдан авч нутаг орондоо буцаж ирж. Ирээд удаагүй байтал 3 дахь охин юм даваа хүүхэдтэй болж 2004 оны 2 дугаар сарын 7-ны өдөр гал дээр нь анхны зэхүү төржээ. Хүүгийн эцэг гэхээр хүнч ирсэнгүй. Охноосоо хинбэ тэр чин гэж асууж шалгаасангүй. Гэтэл 2004 оны улсын хурлын сонгуул болж их хорон ардчлал эвсэл хүүхэд болгонд 10,000 төгрөг өгөхөөр амлалаа. Дараа нь 3,000 төгрөг болж төр засгийн шийдвэр тусгагдсан билээ. Эрдэнэ чулууны хувьд энэ 3,000 төгрөг багтахаар мөнгө биш байлаа. Мал ахуй цөөтэй дээр нь хүүхдүүд нь том болцгосон учраас зарлага, үрлэг захаас аван бий. Хүүхдийн мөнгө авъя гэтэл насны хувьд 2 хүүхэд нь л тэнцээд байдаг.
цаана нь нэг хүүхэд дутаад байдаг. Нэгэнтэй л нэг гэрт нэг тоогоноос хоол идэж байгаа юм чинь охиныхоо хүүхдийг үрчлээд авъя гэд Эрдэнэ чулуун шийдсэн байна. Ингээд 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зээх хүүгээ үрчилж аван Эрдэнэ чулууныг буйнд гэсэн нэрээр улсын бүртгүүлэн гэрчлэгийг нь авчээ. Хүүхэд алга болов. Энэ зам малчин Эрдэнэ чулууных бүрэн тогтох сумын зүүхэн талд овооны ар улаан үзүр хэмээх газар зусж байгаад 9-р сар гарангуут нь л охин Дүүрэн Баяр Нямдаваа нарыг нэг ой 7 сартай өргөмөлхөө. Буянтын хамтаар сумын төвөөс урагшаа 18 км-ийн зайд орших хойд зоо хэмээх аглаг өндөр уулын тагт дах хунхар хэмээх өөрийн отрын газар руу намаржуулахаар хэдэн малтайгаа явуулжээ. Уг газар нь уулын тэгш өндөрлөгт хойд талаар нь оймуудтай, урд ингэр нь ил цагаан, зүүн талдаа гүнзгий хавцалтай, баруун талдаа модлог уултай газар юм байна. Жилийн жилдэл энэ хаваар зусч намарчдаг тул Эрдэнэ чулуун хүүхдүүдэд тийш нь явуулахдаа тэгтлээ төвдсөнгүй. Харин бяцхан хөө буянтаа авч үлддэг юм билүү гэж бодсноо айгүй бол мэмэ санах байх гээд ихтэйг хамт явуулжээ. Тэд отрын гэртээ ирээд 5-6хан хонож байв. 2005 оны 9-р сарын 6-ны өглөө боллоо. Шөнөнд бороо орж өглөө тэнгэр цэлмэг тунгалаг нартай байсан болохоор сэтгэл сэргэмээр сайхан байж. Ягаад ч юм тэр өглөө Нямдаваад жимсэнд явмаар санагдсан тул урд сайхалт айлын 6 настай охиныг дагуулan өдийн 12 цаг үед ойролцоох зүүн талын жимсд уул руу явахдаа игч Дүүрэн Баяртай хэрвээ хонио эргүүлэхээр болвол дүүгээ тэрвэрч яваарэ гэд хэлчихэд явж. Модны захраа ороод жимсээ түүж эхэлмэгц Нямдаваад ягаад ч юм гэрлүүгөө яарах сэтгэл төрж эхэлжээ. Авч гарсан саваа жимсээр дүүргэх ягаад ч үгүй болохоор яран түүгээд л байв. Нямдавааг жимсэнд яваад удаагүй байхад Дүүрэн Баяр гэрийнхээ жижиг дүнзэн байшингийн баруун талын өвлжөөнийхөн баруун хойд талд нь суугаад хажуудаа дүү буянтаа суулгачаад хуучирч муудсан хүрзээ ишлэх санаатай дахир хатаас тэгшилж байв. Гэтэл гэрийн ойролцоо бэлчиж байсан хонь нь арт талын мод руу орчихж. Сандарсан Дүүрэн Баяр барьж байсан алхаад үүдөө өгөөд "Чи энэ чулууг цохиж вэ?" гэд хурц хэрмэгтэй улаан чулуу байруулад хонио эргүүлэхээр мод руу гүйсэн байна. Хоньны түрүү чинь арын модны цаад цахад хүрсэн байж. Хонио эргүүлээд ирэх замдаа дүүгээ араас ирээд төөрч гэж магадгүй гэд нэрээр нь үргэлж дуудаж авсан гин. Тэр хооронд ердөө 20 минут л босааж. Ирээд хаартал дүүн байсангүй. Гэрийнхээ ойр хаваар ирээд олсонгүй. Мод руу орчихсан юм болов гэд мод руу гүйсэн байна. Бас л байдаггүй. Зүүхэн талд нь байдаг Улан Баярын руу гүйж очиод "Дүү алга болчихлоо, та ирэлцээд өгөөч" гэвэл ах нь дөнгөж сая орж ирлээ. Эгчтэйгээ хамт яв гэд эхнэрээ хамт явуулж. Тэр хоёр арт талын модны хоёр талаар орж цаа захт нь хүртэл ирсэн боловч олсонгүй. Энэ үед Улан Баяр хамгийн сүүл буянтын сууж байсан гих газрын ойролцоо очиж хүүхдийн мөр хайж хэрв урагшаа явсан бол ил цагаан газарт заавал мэддэг учиртай. Мод руу орсноос зайлахгүй гэж бодоод өвлжөөний арт талын өтөг бууцтай хар шороон талбай дээгүүр мөр хайсан боловч олсонгүй. Тэгтэл өдийн 16 цагийн үед Улан Баярын гадаа хавтаж байсан жижигхэн цагаан халтар нохоо баруун хойд мод руу учиргүй хуцаад хүүхэд явчихжээ. Дөнгөж орж ирээ сууж байсан Улан Баярын эхнэр Дүүрэн Баяр хоёр хойноос нь гүгөөд очвол өнөөх нохоо эргэн хуцаар буцаад хүрээд ирсэн байна. Цагаан алаг нохоо юунаас болж хуцав? Чон нохоо байв уу? Эсвэл морь малтай хүн байв уу? Ингээд тэд аргаа бараад хоньны хүүхдийн морь аваад ойр хавийн айлуудад хил хүргэжээ. Урд сайхалтын насан тогтоох энэ мэдээг сонсмогц мотоциклоо хүлэглэн овооны ар улаан үзүүрт намарч иж байгаа Эрдэнэ чулууныг хил хүргэсэн байна. Тэндээс Эрдэнэ чулууны ах トゥ хамаатан цадны хүмүүс ваз бурган машинаар дүүрэн ирж ойр хавийг уул хатаар хайж эхэлсэн байна. Ингэж тэгсээр байтал харанхуй шунж боллоо. Жимсэнд явсан Нямдаваа буцаад ирвэл гэрт нь хинч байсангүй.
ойр хавьд чимээ амнарч гарсангүй. Урд сайхалтын дотсын болов гэд ортол олон хүн сууж байж. За хүүгээ аваад явъя гэж хэлтэл хүү чинь алга болоод олдохгүй байна гэсэн байна. Хизээ тэрвэ гэж асуувал айж мэгцэн нэг нь саяхан гэж дуусуултай хэлсэн байна. Тэгэнгүүт гүйж гараад хүүгийнхээ нэрээр хашгиран дуудвал ямар ч чимээ амнар гарсангүй. Лаа бараад ойр тойронд хайсан боловч олдсонгүй. Ялх хүүхэд юмчин энд тэнд унтчихсан байж мэднэ. Харанхууд сэрээд айсан хүүхэд заавал уйлах ёстой гэд эрлийнхэн модон дотор өөр цайтал чимээ чагнан суужээ. Гэвч ямар ч чимээ амнар гарсангүй. Харин энэ шөнө маш дулаахан байсан гин. Ингээд үүр хаяар могц дахин үргэлжлүүлж өглөө болтол хайж. Сүүлдээ аргаа бараад 2005 оны 9-р сарын 7-нд үд дунд Бүрэнхаан багийн холбооны салбарт мэдээ хүргүүлж. Мэдээ хүлээж авсан багийн засаг дарга Ганбаатар даруй хүнд ажиллах шийдвэр гаргаж, унаа тэрэгд ажиллан, бензин шатхуун гаргаж, хүнс тэжээл базаагаад 20 гаруй хүнтэй эрлийн хэсгийг нэмж авсан байна. Газар дээр очисон эрлийнхэн тэнд байсан бусад хүмүүстэй нийлэн орчны бүхий л уул хадаар нэгт нэгэнгүй ирж хайж. Дараа нь 9-р сарын 9-ний өдөр Хөвсгөл аймгаас онцгой байдлын 2 аврагч, бүрэн тогтоох сумын хэсгийн төлөөлөгч болон нэмэгдэл 20 гаруй хүний хамт эрлийн газарт очиж. Ийхүү төв орон нутгийн 60 гаруй хүнтэй эрлийн баг аврагчдын өгсөн зааварчилгааны дагуу ойролцоох уулхаад, агуй, хавцал, чонын үр, гууж алга гэд бүх газрыг самнасан байна. Улмөр олдов. Хүүхэд алга болсны маргааш өдөр нь Эрдэнэ чулууны эхнэр инх тайван эрэлд явж байгаад отрын гэрээсээ зүүн дэш 4-5 км зайд орших Ямахад уулын сууг, хойд болон урд дөхөө уулын завсгартах хавцал дуулын хуурай голын иргэн сайртай хэлсэн дээр хүүхдийн мөр байхыг харжээ. Гайхалтай тэр мөр нь ердөө зэрэгцэн 2 гутлынх бөгөөд наасааш холгсон ямар ч өөр мөр байгаагүй байна. Гэтэл зүүн хажуу талын урд дөх хэмээх хатан хавцлаас хүүхэд дуугарах шиг чимээ сонсогджээ. Энэ чимээг тэр хавьд хадлан авч байсан хүмүүс сонссон байдаг. Тэгээд Ямахад бол лус савдагтай аймгийн лээ. Өдрөөр бас дуурдаг юм байх та хэмээн тоглоом болгоод л өнгөрсөн гэдэг. Хүүхдийн мөр харж чимээ сонссон инх тайван харгүйхээр эрлийнхэнд ирж хэлэхэд хажуу айлын улан баяр 2-3 хүний хамт очиж үзэхээр явсан байна. Гэтэл очих газар төхөж байхад 15-аас 20 метрийн наахан талд нь бас сайрын эсэн дээр хөлөө солбиж гიშгсэн хүүхдийн мөртэй тааралдж. Мөн солбиж гიშгсэн 2 гутлын мөр байхаас өөр ийш тийш гიშгсэн мөр огт байсангүй. Тэд энэ мөрийг баллахгүй тулд өмхөрч модсон модны гатар тал хөмрүүлж орхиод цааш явж. Дараа нь ирсэн эрлийн бусад хүмүүс дээрх мөрүүдийг хараад ихэд гайхацгааж химжээ дамжааг нь авах гэж байгаа нь ингээд боллоод өргөж. Уг нь эрлийнхэн гэрэл зургийн аппараттай явсан бол тэр уул мөрийг баримтжуулаад авах боломжтой байсан. Харамсалтай нь хөдөөнийхэн маань тэр бүр аппарат хэрэгсэл байдаггүй шүү дээ. Алга болсон хүүхдийн талаар гарсан сураг ажиг гэвэл ердөөл юм. Хичнээн ирж хайгаад ч нэмэргүй боснод бол 9-р сарын 10-ны өдрөөс эхлэн эрлийн хүмүүсийг буулгаж 20 хүн үлдээсэн байна. Ер нь эрлийн ажил давхарцсан тоогоор 140-оос 170 хүн ажиллаж нийт самнсан талбайг давхардуулан хэмжвэл хаашаашаага 50 км-ийн тойргийн хэмжээтэй байж. Энэ хавийн хүрээгүй газар үзээгүй агуу гэж байхгүй хэмээн бүрэн тогтох сумын засаг даргын хамгийн газрын дарга Гамбол хэлж байж. Ингээд аргагүй эрхэнд эрлийн ажлыг зогсоосон байна.